Харин тэ 2 пело 2 шүл болсон. Тэгээ урт насалдаг гээд гомдож болсон.总理先生，我们知道您从小受到祖父的熏陶，很喜欢文学。您有没有特别喜欢的中国文学作品呢？ Тийм. Одоо бас одоо яг тийм гүн ухааны шүлгүүд за мөн одоо хятадын одоо яг дорны уран зохиол бас гоё л да. Утга зохиолын хувьд манай өвөө өөрөө уран зохиолт их тийм дуртай хүн байсан. Би тэгээ өвөөтэйгээ өссөн учраас өвөө маань надаа орой бүхэн унтахад үлгэр ярьж өгдөг гэсэн. Тэгээ манай өвөө ингэж хэлдэг гэсэн. Дорн техник гэр бүлчил бол ингээд гэрийн тоон одоо Монгол гэрчил бол гэрийн тоон бол юу энэ бол нар. Гэрийн өн бол энэ бол нарны цацраг. Гэрийн баг нь бол өөрөө их дэлхий. Гэрийн цагаан бүслүүр бол өөрөө сайхан сэтгэл. Гэрийн хоёр баг нь бол өөрөө арга бэлэг хоёр. Тэгэхээр гурван бүслүүр бол өөрөө гурван тооны бэлэгдэл. Тэгэхээр дорн техник зүгээр энгийн гэрн хүртэл энэ бол өөрөө дугргийн соёл, одоо бөөрийнхээ соёл гэсэн. Энэ бол өөрөө дугргийн соёл, одоо бөөрийнхээ соёл гэсэн. Тэгэхээр яг энэ гүн ухаан яг энэ язгуурын энэ агуулга талаас ч гэсэн би нэг Аз үнлэмж гэж яриад байна.